За намайг ганцлын ган хий гэдэг Бадрах Энержи компани зөв шувуу үйлдвэрлэлийн туршилтын үйл ажиллагаа хариуцсан дэд захирал албан тушаалтай манай Бадрах Энержи компани Транс Монголын хамтарсан компани юм аа. За бүгдээрээ Дорнов аймгийн Улаанбаатар суманд үйл ажиллагаа явуулж буй Бадрах Энержи компани зөв шувуу үйлдвэрлэлийн туршилттай танилцъя. За бүгдээрээ үйлдвэрлэлөө нэвтэрч орё. За бүгдээрээ одоо манай боловсруулах үйлдвэрт ирсэн байна. За манай энэ үйлдвэр нь болохоор цооногоос ирж буй шингэн төлөвлөлт урааныг гатуу төлөвт шилжүүлж эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа. Тэгээ манай үйлдвэрт 50 орчим хүн ажиллаж байгаа. Үүнээс тал орчим хувийн орон нутгийн залуучууд эзэж байна. За манай үйлдвэр нь бүрэн автоматсан, хүний гар оролцоо маш бага. Үйлдвэр нь 4 үндсэн хэсгээс бүрддэг. Одоо үүний эхний хэсэгт нь очицгоё. За манай зөв шувуу үйлдвэрлэлийн туршилт нь газар дор уусан олборлох технологиг ашиглаж байна. Газрын гүндэх гатуу хэлбэрт буй урааныг уусгагч шингэний тусламжтайгаар шингэн хэлбэр шилжүүлж шугам хоолоогоор дамжуулан үйлдвэрт авчирч байна. За манай боловсруулах үйлдвэрийн 1-р хэсэг маань энэ байна. Одоо цооногийн талбайгаас ураантай уусвал маань энэ шугам хоолоогоор дамжаад энэ баганд орох юм. Энэ баган дотор ён солилцооны синтетик давирхаа байгаа. Үүнд уран наалдаж цаашаа шингэн маань дамжиж өнгөрөх юм. За өөрөөр хэлбэл эдгээр савнуудад нь ийм төрлийн синтетик давирхаа байгаа. Энэ давирхаан дээр цооногийн талбайгаас ирсэн ураантай шингэн маань уран наалдаж үлддэг. Ураангүй усан шингэнэ ноцоосны тусламжтайгаар цооногийн талбай руу дамжуулж дахин эргэлтэнд оруулдаг. За цооногийн талбай руу шахчуу уусамлын хэмжээ цооногийн талбайгаас сорулжуу уусамлын хэмжээ тэнцүү байдаг. Үүнийг эдгээр ундрах хэмжигчийн тусламжтайгаар хяндаг. За манай боловсруулалтын 2-р хэсэг за давирхаа тансан урааныг энэ ноцоосны тусламжтайгаар энэ танк руу шилжүүлдэг. Энэ танкд доторх давирхаа тансан уран маань ийм төлөвтэй байна. За одоо бид давирхаанаас урааныг салгахын тулд өдөр тутмын хоолнд хэрэгэлдэг давс ашигладаг. За давсаа энэ танкнд найруулдаг. Энэ танкнаас ийшээ энэ танк руугаа шилжүүлж энэ танкд концентрацийн лабораторид шинжилүүлээд за давсны усамлаа концентрацийн лабораторид шинжилүүлсний дараа ноцоосны тусламжтайгаар эдгээр савнууд руу шилжүүлдэг. Манай сайтын лаборатори нь өдөрт дунджаар 50 дээжинд 70 орчим төрлийн шинжилгээ хийгддэг. За манай үйлдвэрээс хатуу шингэн 2 төрлийн дээж лабораторид өгдөг. Энд давирхаанаас урааныг салгах процесс явагдаж байна. Цасан давирхаа маань дахин ашиглагддаг. Ураантай усамлыг дараагийн шат руу шилжүүлдэг. За манай үйлдвэрийн 3-р хэсэг нь ураантай усамлыг энэ танк руу шилжүүлээд дээрэс нь аммиакийн ус нэмж холиод тунцжуулж бийжүүлээд дараагийн шат руу дамжуулнаа. За манай үйлдвэрийн 4-р хэсэг нь за тунцчин бийжүүлсэн урааныг энэ конус хэлбэрийн танк руу шилжүүлж усыг нь салгаад шаварлаг биетийг дараагийн дамжилт руу шилжүүлдэг. Энэ хэсэг нь шаварлаг биетийг соруулж даралтас шүүлтүүрийн тусламжтайгаар шингэнийг гадагшлуулж эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа юм. Манай үйлдвэрлэлийн шатны эцсийн бүтээгдэхүүн нь бол энэ юм. Олонний нэршлэр шар нутаг буюу байгалийн уран юм аа. Спасибо. Так, меня зовут Сабит, я с Казахстана. Я являюсь экспертом в технологии подземного вышелачивания. Я приехал в Монголию, чтобы показать, передать свой опыт нашим монгольским коллегам моим. Наша технология, она является безопасной. Такой же технологией добычу урана ведут во многих странах мира, потому что эта технология является самой безопасной. Например, такие страны, как Австралия, Канада, везде добывается вот таким методом. В Казахстане эта технология применяется с концов 70-х годов. И во все времена очень много там месторождений уже открыли, добывают. В Казахстане работают несколько стран, компании с нескольких стран. Есть Россия, Япония, Канада, французы вот работают, я в этой французской компании работаю. И в наших месторождениях, где мы работаем, наши рудника, рядом с нами соседствуют также фермеры, также скот.
пасут люди. В общем, там все. И, на мой взгляд, это самый безопасный вид добычи, потому что здесь минимум отходов. Нету таких отходов, отвалов, как, допустим, шахтным методом, подземным методом добычи. Спасибо всем. Баярлалаа Сабит. За дашин дуртахад манай туршилтын үйлдвэртэй танилцаад хүн болгон манай үе тоолго нээлттэй байгаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.